Улс төр дорол би бас анх ороод ажилласан юм бол энэ Монгол улс бол хөгжихгүй юм байна. Ягаад гэвэл энэ баялаг идэхэн үнэ 20-30 гэр бүлийн гарт орсон юм байна. Энэ өөрөө эргээд сонгуул худалдаж авдаг, санд худалдаж авдаг юм чөтгөрийн тойрог руу орчлоо. Нүүрсчдийн нам гэж ярьж байсан. За одоогийн ерөнхий сайд оюун эрдэнэ бол бас энэ тал дээр нь бол нэлээд зоригтой дуурайад нүүрсний хулгай, цэсийн хулгай, байгаль орчны газрын хулгай гэдэг далд эдийн засгийг гаргаж ирэх тал дээр нэлээд зоригтой ажиллаад байна. Миний ерөнхийлөгч болохдоо анх бас ярьж ирсэн бол офшорын мөнгө. Офшорын мөнгийг бол оруулж ирнэ гэдэг. Эднэртэй тэмцсэн, эднэр одоо эргэж ирж надтай ноцож байгаа шүү. Зөвхөн оюун эрдэнэний хувьд бол үнэхээр энэ хулгайтай тэмцээд ард нарах юм бол үнэхээр одоо Монгол орныг одоо энэ чөтгөрийн дөрвөөс гарах юм бол яг бол энэ өөрөө монголчуудын борил юм болсон байхгүй. Нам хамаагүй болсон. Энэ баялагын эзэд чинь энэ нүүрсч чинь намуудад ингээд өөрсдийн төлөөлөлтөд айл хэдийн 20 жилийн өмнө оруулсан. Одоо уурхайг, уул уурхайг одоо дэд үтстэй газартай нь авнаа л гэсэн. Сая тэр төмөр замыг бас урдан ашиглалтанд оруулаад байна. Монголын энэ том уудан газарнууд дэд үтсцүүгээр аж үйлдвэр босохгүй. Тэгэхээр тэр төмөр замууд одоо баг 3000 орчим километр төмөр замыг дахиад барих ёстой. Тэгжээж энэ логистик бий болж логистикад хагаад аж үйлдвэр баялгаа бид нар бүтээдэг болохгүй бол нэг бүтээгдэхүүн нэг улсаас хараат гэдэг юмыг бас ажигласан баг шүү. Одоо Монголын төлөө болж өтөртэй ч хамаагүй нийлээд явах хэрэгтэй. Монголын төлөө босвол бурхантай ч үзэх хэрэгтэй гэсэн. Нүүрстэй нам гэдэг бол бүх намуудад байгаа шүү. Баялагын эзэд бол 20-30 гэр бүл шүү гэдгийг л нотолж яриад ах шиг байна. Тэгэхээр Монгол ардын нам одоо ерөнхий сайд засгийн газар дотроосоо ордноосоо одоо хулгай газар ч гэсэн дотроо бас олон хулгайчтай байгаа. Энэ дийлдэхгүй. Айлч намууд байгаа. Их хурл дотор байгаа би нэг санаж байвал ерөнхийлөгч байхдаа энэ их хурлын баг 50-с дээр шүүн одоо хулгайч нар гэлээс хинж гомдол гаргаагүй шүү. Тэгэхээр энэ хулгай бол дээд түвшиндээ олон жил ноёрхож байгаа юм аа. Тэгээд энэ баялагч нь ард түмэнд очихгүй. Сая нэг ард түмэнд очдог чинь бол тэр салхитай мөнгөний ордол байсан. Яг энэ хэлбэрээр ингэ яваад их боломж бол байгаа юм. Тэгэхээр таныг нүүрсний хулгай хэрэгт холбосон офтек гэрээ гэх зүйл байгаа шүү дээ. Энэ асуудал дээр яг ямар байгаа вэ? Энэ тал дээр он гарахаас өмнө би бас 12 сарын 18-нд байна уу 17-нд байна уу авилгалтай тэмцэх газар очиж мэдүүлэг өгсөн баг. Яг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг бол өөрөө өөрсдийн институттэй, өөрсдийн аппараттай аюулгүй зөвлөлийн 3 гишүүн буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нар бүрэн эрхтэйгээр ерөнхийлөгч ахлаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамаарах асуудлуудаар хурал хийдэг. Одоо бол би иргэн Баттулга байна. Аюулгүй зөвлөлдөр болсон асуудлуудыг бас яриад яваад байдаг энэ одоо нууцын зэрэглийг ярих ирэхгүй хоо хэрвээ одоогийн ерөнхийлөгч тухайн үеийн ерөнхий сайд хүрэлцэх одоо зөвшөөрлөгөөд энэ байдлыг ингэнэ гэд тагнуулын газар нь аюулгүй зөвлөл нь шийдвэр гаргаад тэр үед болсон явдлуудыг ингээд өгөх юм бол тэр авилгалтай тэмцэх газар дээр ирэх нь байгаа. Нэг хоёрдугаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ямар ч аж ахуйн гэрээ буюу офтек гэрээ тэр компанид энэ компанид гэсэн тийм гэрээнүүдийг ярьдаггүй. Аюулгүй зөвлөлөөр зөвлөмж гардаг. Зөвлөмжийг нэг хүн нь одоо зөвшөөрөхгүй байна гэх буюу одоо их хурлын дарга нь зөвшөөрөхгүй, ерөнхий сайд нь зөвшөөрөхгүй, ерөнхийлөгч нь зөвшөөрөхгүй бол энэ зөвлөмж гардаггүй. Зөвлөмж гэж шийдвэр биш. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр офтек гэрээ тэр нүүрсний хулгайн гэрээ бол аюулгүй зөвлөл ингэж хамаарч байгаад бол ямар ч хамаагүй гэдэг бол мэдүүлгээр өгсөн байна. Тантай холбоотой салхитын мөнгөний ордны хулгайн асуудал яригддаг штэ. Энэ дээр ер нь салхитын мөнгөний орд бол Монгол улс энэ сүүлийн 30 гаруй жилийн дотор одоо баялгаа яг ард түмэндээ буюу тэтгэврийн гөгштийн зээл гэдэг одоо 6 сая хүртэлх одоо 400 гаруй ахмадуудын баялгаараа төлсөн ийм одоо түүхэн шийдвэр юм байна. Би бол энүүгээрээ бахархдаг. Тэрийг хулгайх ямар ч боломжгүй. Ер нь ерөнхийлөгч хүн хулгайх боломжгүй.